нэг. За сайн байна. Намайг гэрэл томлогтой базар гэдэг. Би хулгайч Монгол бидний ирээдүйг гэсэн сэдвийн дараа хэлээд явах гэж байна. Би юу ярих гэдэг юм бэ гэвэл манай Монгол улс маань хизээ хулгайч болох юм бэ гэж. Тэгээд ингээд бодоод үзсэн чинь Монгол улс маань хулгайчгүй байсан юм бэ. Бид нар түүхийг ярьж байна л да. Өнгөрснэг нөгөө нэг ярьдаг юм маань их засаг байлг мөрдөгдөг. Тэрнэр өвдөг гэсэн байг бол их засаг хууль дээр одоо хулгай юм бодно. Хулгай зүүнх нь гарын тастаа ичдэг. Нөгөө нэг толгойг нь басдаг, жавчдаг, цаазаар авдаг. Тийм байсан байх. Бид нар хулгайчийг үзий яддаг байсан юм байна. Тэр үед юу хийдэг гэсэн бол хулгайч болохын тулд юм сүр PR хийдэг гэсэн. Хулгай хийсэн хүмүүсийг манай монголчууд авч байгаа шууд цаазаар алчдаг. Бүр үлгэр дом шиг амар юм ярьдаг. Хулгай хийсэн хүнийх нь толгойг нь тастаад төрсөн эцэгт нь зөөлгээд нөгөө цол гон шиг өвгөн өвдөл нөгөө өвдөг толгойг зүгөөд явж. Аимшигтай яа. Тийм болохоор хүмүүс нөгөө нэг сэтгүүлд нь нөлөөлөд хулгай хийхээс айдаг болж ирсэн. Тийм болоод хулгай багассан. Бид нар яагаад одоо тэгж болохгүй байгаа юм бэ? Тэгэд хамгийн хулгай нөлөөлдөг юм одоогийн нийгэмд юу юм бэ гэвэл одоо банк л байна л да. Банкны дэрм. Давтан дахиад банкны дэрм гарч байна. Юунаас болсон бэ гэж шалгаад үзсэн чинь нөгөө нэг банк дэрмдэг кино үзнээс болоо. Банкны дэрм хэрэг гараад байна. Тэгээд ингээ кино яриад үзсэн чинь нөгөө Содороо гэдэг кино бүгдээ үзсэн л байлгүй. Тэр дээр нөгөө хулгай анч ингээд хулгайгаар хандгаа агнаад байгаа. Тэгсэн чинь нөгөө цаатан гол маань яасан гэсэн чинь нөгөө хулгайчтай тэмцээд нөгөө нэг хулгай ингээд гэдэг буудаад байдаг хүнийх нь бууд ардаг, гохойд ардаг долоовор хурууг нь тас тавьчаад. Нөгөө нэг өгд эцэс маань үлдсэн юм илрээд байгаа. Кинон дээр кино яадаг нь бол хүний тархинд нөлөөж чаддаг. Тэр нэр гарч л байгаа юм л да. Бидний яг одоогийн хараад байгаа юмнууд маань хулгай гэдэг яриад. Хулгайч болмоо, хулгайч хүний уруугаар тастаасаа. Ста хулгайчиг манай монголчууд үзий яддаг гэх. Саяны гэлтэг чи маань хэлж байна л да. Бодлоо. Дахиж үддэг, мөрөгдөг. Тийм байсан бохоггүй юу? Яри. Шилийн сайр гэж сонсноо. Хулгайч. Тэгээд тэрийг шилийн сайр гэж ярьдаг. Одоо Сүхбаатарын маань шилийн сайрын удамтай, хулгайчийн удамтай. Бүр цоолгон шиг баатрын нэр өгсөн. Тэр маань яадаг гэсэн бэ бол баян дээдсээс хулгай хийгээд ард түмдээ тараадаг. Хулгайч гэдэг маань аливаа хоёр талтай. Яг алга шиг сайн муу бид нар яаж хүлээж авахаас шалтгаалдаг. Тэгэхээр миний хамгийн зүйл яриад байгаа юм юу юм бэ? Хулгай гэж юу юм? Өмнөг ихтгэлээр би сонслоо. Би хамгийн зүйл ихтгэл тавьж байна. Хулгайч гэдэг маань оюуны хулгай, нөгөө нэг ам дээр өчнөө бидний яриад байгаагаар халаасны хулгай, банк том мом 76 мургаа гэж яриад бүгдээрээ хулгай. Хүн алхад хүртэл хулгай. Ээжийн охноос нь хулгайчлаа. Дахиад нэг илтгэж маань хэлжээ. Хаврыг хулгайчлаа. Хулгай гэж юу гэсэн үг юм? Хул тэгээд гай. Хул гэдэг маань манай монголчууд том их гэж авч үздэг гэсэн. Хулаа гэдэг. Гай гэдэг нь гай зовлон. Тэгэхээр том гай, том зовлон болно гэдэг маань хулгай юм. Хүнд их том зовлон тохионо гэдэг нь тэр хулгай юм. Чам нэгэн том зовлон тохио болгосон бол тэр хулгай юм. Тэгэхээр бид нэр хулгайч болмоор бид нэр оюуны захим ертөнц инээ дээрээ ирэх гэж ярьж байна. Тэгэхээр бусдад гай болохгүй л амьдраач. Тэгэх юм бол одоо бид нэр ярьж штэ бидний хулгайч хүн Монгол бидний мөрөөдлөө гэж. Тэгэхээр бид нэр хизээ хулгайч болох юм бэ? Би та чи бид бүгд бусдад гай болохгүй амьдрэх. Бусдад оюун болоод амьдрэх. Тэгэх юм бол бидний мөрөөдөл тун удахгүй бий. Тэгээд хулгайч хүн Монгол бидний хүлээж байна. Бид чадна, бид ойлгоно, бид бүгднийг эргээр авна. Тэгээд хулгай гэдэг энэ ойлголт, энэ сэтгэхүй, энэ зүйлийг авч хаймаар байна. Зөвхөн Монгол улсдаа биш. Дэлхийд. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа.